Сайн байцгааны YouTube-чтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд онзи суугт тав тамир. Онзи суугийнхаа хамгийн анхны дугаараар одит явдлаа сэтгүүлсэн энэ товч айблс буюу үл хувирах нөхөрлөл инедмийн киног ярьж өгөхөөр бэлэн боллоо. Үзэгч та бүхэн маань тухлан сууж таалан саярах. Гангстер тэр бумтан хоёрын нөхөрлөл. Киноны эхлэлийг анх үзээд экшн триллер кино үзэхэнтэй гэж бодож байтал эсэргээрээ инедмийн бүтээл болж таарсан. Энэ кино миний үзэж байсан инедмийн топ 10 киноноос нэгдүгээрт бичигдэхээр кино юм. Инээд авах гэж хүчилсэн биш, харин энгийн хэрнээ маш сайн найруулгатай, жинхэнэ бүтээл болж чадсан Францын алдартай инедмийн уран сайхны кино юм а. Хамгийн гол нь одит амьдралаа сэдвүүлсэн гэдэг нь надад маш их таалагдсан болохоор зүгээр нэг үзээд өнгөрөхийг хүссэнгүй. Үзэгч та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Тансаг машинтай хоёр залуу Парис хотын гудамжаар гонигтай наргагүй явж байгаагаар кино эхэлнэ. Тэгснэ гэнэт хөгжилтөхөөр шийдсэн үү шууд л хаазан гიშгэж галзуу юмшигэл давхина. За мэдээж хурд хэтрүүлсэн болохоор цагдаа нар дагалгүй л яах. Ер нь Францын цагдаа нар бол чанга энгийн үедээ зэвсэгтэй явдаг болохоор тэр хоёрыг гүйцэд төрүүлээд зогсооно. Цагдаа нар маш ууртаагаар хоёулангийн машинаасаа буу гэхэд наадах чинь босч чадахгүй. Эмнэлэг рүү яарч бай. Би энэ муугааг харахгүй байна уу? Итгэхгүй бол арын тийшиг шалгалтаа гэж гачхаарна. Харин нөгөө залуугийнх нь амнаас нь хөөс сахарч даталт өгөөд яг үхэхээс наагур юм болж байна. Цагдаа нар нөхцөл байдлыг нь ойлгож бүр бандсандаа тэдний хүргэж өгөхөөр шийднэ. Гэтэл энэ зүгээр л нөгөө залуугийн жүжиглэлт байж таарна. Тэр хоёр бүр цагдаа нарыг аргалж чадна гэж 200 еврогоор мөрөцчээ. Өшөө чи яг алдартай жүжигчин шиг л байлаа гэж би хөөргөнө. Ингээд л адал явдал эхлэн дээ. За энэ бол киноны гол дүр болох тэр бумтхан язгууртан гаралтай Филипп. Нуруу нугасны гэмтлийн улмаас зөвхөн цээжнээс дээш хэсэг нь хөдөлдөг тэр гинцэртэй. Энэ дүрд алдартай жүжигчин Франсуа Клюзе маш чадварлагаар тоглосон байдаг. Үзүүнээсээ доош бүх хэрэгт нь ажиллахгүй байхад зөвхөн нүд, нүүрний хуйрал яриагаараа тэр хүний дотоод сэтгэлийн хүүрнэл, баяр гунийг, зовлон шаналл, сэтгэлийн шилжилтүүдийг гаргана гэдэг бол жүжигчнээс асар их ур чадвар дадлагыг шаарддаг. Олон дээд сургууль төгссөн, энэ талаар мэрэгсэн хүмүүс орж ирэндээ өөрсдийгөө магтана. Зарим нь энэ ажлыг мөнгөний төлөө хийж байна. Зарим нь би бол их тусч хүн, эм өвчтэй хүнийг их өрөвддөг. Эдгээр хүмүүст асарга зайлшгүй хэрэгтэй гэж Филиппийг өрөвдсөн. Бас баян хүн болохоор нь далгансан. Дахир дутуу хүн гэж байн сануулад байгаа юм шиг болохоор нь Филиппэд бүгд л таалагдахгүй байгаа бололтой тэдэн рүү харахчгүй дургуйдсан байдалтай сууж байна. Тэр хүнийг дүгний гэвэл гутлыг нь хар гэдэг дээ. Янз бүрийн хослолтой албан ёсны хувцас ботинктэй залуучуудын дунд алтайсан цагаан пүүзтэй нэгэн залуу сууж байна. За энэ хүн бол киноны бас нэг гол дүр хөгжилтэй гангстер Дрис. Тэгтэл Дрисийн ээлж нь болоогүй байхад шууд л соёлгүй зан гаргаж дайраад ороод ирнэ. Альвэ энэ дэр татгалзуу гэсэн гарын өсөг зураад өг. Би яарч байна л та. Филипп гайхаж илт сэргээд яагаад гэхэд Дрис надад 3 газараас татгалзуу гэсэн хариу авбал итгэмжтэй болох гээд байна гэж шууд л шударгаар хэлж орхино. Энэ шулуун шударга байдал нь Филиппийн сонирхлыг ихэд татаж Дрисээс яагаад энэ ажлыг хийж болохгүй гэж асуухад Дрис би ажил хийх сонирхолгүй. Харин энэ бүсгүй чинь их таалагдж байна. Хонгор минь утасныхаа дугаарыг өгч болох уу? Гэдэл аваад хай. Дрис явахдаа Филипп рүү хараад зүгээр та намайг босож гаргаж өгөх хэрэггүй дээ гэж хэлдэг нь Филиппэд доромжлол биш. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харьцаж байна гэж бодлоо. Эв эрүүл энгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцсан нь Филиппт маш их таалагджээ. Дрис бол Францад цагаажилж амьдардаг, ажил хийх сонирхолгүй. Итгэмж аваад найзуудтайгаа хөгжилдөж эрх дураараа нисэх сонирхолтой ээж хэдэн дүү нартайгаа жижигхэн байранд амьдардаг залуу. За усанд ордог ван бол дөрвөлжин авдрашгал юм харагдана. Ээжтэйгэн жаахан таарамж муутай. Тэр шөнө 7 хоног гэртээ хоноогүй дэмий дэнсэн гээд гэрээсээ хөөгднө. Ер нь бол гудам мэдрэлдэг ажилтай, гудамжны соёлт хүмүүжсэн гангста. За маргааш нь гэрийн даамал аниан шууд л Крисийг дагуулад өрөөг нь харуулна. Мань хүн шууд л шок. Аргагүй л дээ. Бараг өөрийнх нь гэрээс том угаалгын өрөө. Усны онгоц тавилгууд нь одоо яах гээд байгаа юм бэ? За бид нар ч ороод ангаахаар л тансаг юм. Нэг сони юм маш гоё сонгодог хөгжим гэрийнх нь хаасайгүй экшиглэнэ. Тэгтэл гэрийн үйлчлэгч болон эмч нар нь бүгд дуу тусгаарладаг чихвчтэй. Энэ нь хүний соёл, ёс суртахууны тайшаалын
ялгаатай талууд юм. Энд найруулагчийн шийдэл гарч ирж байна. Сонгодог хөгжим нь бусад хүмүүст ядаргаатай санагдаад чихний хаалт зүүж байхад Филипп болон өөрийн итгэл туслахууд нь тааламжтай болж таарч байгаа юм. Найруулагчийн тухай ярихад энэ киног хоёр найруулагч хамтран бүтээсэн. Францын кино урлагт амжилттай хамтран ажилладаг найруулагч зохиолч болох Оливье Накаш болон Эрик Толдионы нар. Тэд хоёул Францын еврей гаралтай бөгөөд хүүхэд наснасаа л найз нөхөд байсан. Тэд нийтдээ 10 гаруй киног хамтран найруул зохиолыг нь бичсэн байдаг. Тэдний бүтээлүүд гол төлөв нийгмийн эмзэг сэдвүүд, соёлын ялгаа, хүн хоорондын харилцааг инэдмийн болон драмын элементүүдээр хослуулан харуулдгаараа онцлогтой. Филипп Фозе де Боргова, Авдел Селюнарын бодит түүхийг нэгэн баримтат киноноос олж харсан байдаг. Тэд бодит баатруудтайгаа уулзаж удаан хугацаагаар ярилцсны үндснээр тэдний харилцааны жинхэнэ үн чанарыг кинонд тусгахыг хичээсэн. Дэрисийн дүрд Оморсыг сонгохдоо кинонд шаардлагатай энерги, эрч хүчийг тэрний дотроос мэдэрсэн. Оморсын энэ дүрээрээ Францын Цезар шагнал хүртсэн нь найруулагчдын зөв сонголтыг баталсан байдаг. Оморсын энэ киногоор маш их алдартай болсон байдаг. Холливуудад гэрээ хийж, Юрий Галвын цэцэрлэг түрээлэн кинонд тоглосноор нь хүмүүс сайн мэдэх баха. За тэгээд Дэрисийг шууд л ажилд авсан байд. Шууд ажилдаа ороод хөглж өгнө. Усанд оруулна, хурц ядаал. Үсийг нь хөөсөрөхгүй байна гэдэл угаагаад л тэгтэл өнөөгч нь хөлийн досоор л угаагаад байж. Яаж мэдхүвтэй хөөрх. Дараа нь өмсөг гээд дөркөө аваад ирнэ. Манер үгүй. Энийг арайчтай би лав чамд эмэгтэй хүний дөркөө углахгүй. Гэдэл дург үйцэн. Цусны эргэл сайжруулдаг гэхээр нь аргагүй эрхэнд өмсгөнө. Дараа нь санаандгүй хөлн дээр нь халуун ус асгах. Хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор нь гайхаад дахин асгаж үзнэ. Бас л сониуч гарч. Хүн захиаг нь янзлна. Нэг захиаг бол задлуулахгүй нууц. Бас хоолно. Манер хооллох биш хүүхний өвцгөл сонирхолтой ажил. Филипп Дэрисийн таалагддаг зан нь тэрнийг хөдөлж чадахгүй гэдгийг нь мартчихдаг явдал юм. Ийм л хэнэггүй асрагч та. За, гадагшаа гарах болоход асуудал гарнаа. Би ийм өвчтний машинаар чамайг авч явахгүй. Энд чинь чамайг доромжилж байна гэсэн. Харин энэ машин өөр хэрэг шүү. Мань хоёр уран зураг худалдаж авахар гарчаа. Чин цагаан дээр затсан улаан толбонуудыг бүтэн нэг цаг ширтээс суул. Энэ тэгээ ер нь хэдийн еврогийн үнэтэй юм. Гэхэд энэ бол амар тайван байдал бас хүчирхийллэгч харуулж байна. Худалдагч ирээд энэ зураг бол 30,000 еврогийн үнэтэй. Гэхэн дээр Дэрис юу вэ? Уучлаарай би яваад үнийн шалгаатай. Гэд яваад өгнө. Тэрэн дээр тэ энэ яг андуурсан л байна. Ер нь энэ цаасан дээр цус алдсан юм шиг зураг одоо яахаараа юм үнэтэй гэдэг юм бэ? Гэхэд юу ч болоогүй юм шиг надаа л да. Үгүй. Ус ширээд авал да. Дараа хөдөлгөөд авбал. Гаргүй бол чихэргүй. Энэ шоглоно. Тэгэхэд худалдагч ирээд уучлаарай. Энэ 41,150 евро юм байна. Филипп авлаа. Дэрис дахиад л шок. Филипп найзтайгаа уулзнаа. Найз нь зөвлөгөө. Чи ийм бие муутай. Тэгээд бас өнгө дээрстэй асрагч. Дээрэмчиж байж магадгүй шүү гинэ. Филипп ер нь найздаа дургүй. Би мэдж байна л гин. Филиппийн би бас хаяа муу. Дэрис тэрнийг гадарш нь авч гарахад би нарай дээр. Филипп би өөрийгөө хөлтөөстэйг шиг л боддог. Гэхэд Дэрис яриаг арай өөр тийш нь хандуулж чи ер нь хүүхнүүдийн талаар юу гэж боддог вэ? Нөгөө юу гэхэд чихээрээ л таашаал мэдрэндээ. Гэхэд Крис дахиад л шок. Юу тийм гэж байж болдго юм уу? Тэгвэл өглөө болгон сэрхэж чинь чих чинь жаахан дээшээгээ дэлтийгээд босчихсон байдгүй. Гэдэл догдож гарна. Дараа нь тэр хоёр нэгэн зоогийн газар сууж амьдралаа ярина. Филипп залуудаа экстрим спортод их дуртай байсан. Бодит амьдрал дээрээ тэрээр 1993 онд парапландинг буюу шүхрээр нисж байгаад осолдож үзүүнээсээ доош бүх биеийн саатсан. Сэтгэл санаа нь маш хүнд байсан болохоор өөрийгөө боомлж амиа хорлохыг завдах гээд өнөгт үеүч байсан байна. Эхнэр нь олон төрж энтсэн. Эдгэшгүй өвчтэй болоод өөд болсон юм байна. Одоо нэг охинтой. Филиппийн амьдралын бас нэг чухал зүйл бол нэгэн уулзаж үзээгүй бүсгүйд захиа бичих. Дэрис гайхнаа. Нэг ч удаа уулзаж байгаагүй. Царайг нь харж байгаагүй гэж юу? Тэр чинь намхан царай муутай бол яах вэ? Ингэж балаа юм бичиж байхаар шууд утас руу залгалдаа. Эдэл шууд залгаж өрхтөө. Эсэргүүцсэн боловч аргагүй эрхэнд ярина. Туслах нь бас шок.
Энэний ачаар загтал бичдэг хүүхэнтэйгээ байнга утсаар ярьдаг болно. За манай хоёр театрт дөр үзнэ. Филипп Дэрисийг анх удаа дөр үзүүлэхээр дагуулж ирсэн энэ байж. Тэгтэл нэг навчаар өөрийгөө ороосон хачин хүн гарч ирээд дуулж эхэлнэ. Модны хувцастай хүнийг хараад Дэрис энэ яг юу вэ? Энэ нэр асуудалтай юм байна. Энэ мод уу? Дуулдаг мод. Гэхдээ энэ мод яагаад дуулаад байгаа юм бэ? Уйлаад байгаа юм уу? Гэхдээ тэглээч эн чинь герман хүн биш шүү дээ. Гэхдээ яагаад германаар дуулаад байгаа юм бэ? Гэдэг элгийн хөштлээ нэ. Ямар хэцүү юм бэ? Филипп энд тэгэхэд хэр утах вэ? Гэхэд 4 цаг. Үгүй. Энэ нь хүний соёлын маш том ялгааг харуулж байгааз гэсэн ч Филиппэд үнэхээр хөвгөлтэй байдаг. Нөгөө бүсгүүд нь урдын зургийг чинь явуулахгүй. Чиний царайлаг одоо байгаагаараа байгаа жинхэнэ зургийг чинь явуулнаа. Зөвшөөрч байна уу? Эд зөвшөөрөл аваад зургийг явуулахаар бол. Дэрис нөгөө цаасан дээр цусаалтсан юм шиг зургнаас санаа аваад зураач болохоор шийднэ. Бас ганц охинтой хэл амаа олцохгүй л байна. Филипп Дэрис хоёрын хөвгөлтэй өдрүүд үргэлжилсэн. Тэр хоёр их дотн болсоор л зурга нөгөө өддөөгөөд өндөр үнэлгээ авлаа шүү. Манай хоёр бас жаргана. Мань хүн Филиппийг жаахан буруу зүйл рүү уруу татаад байна уугүй юу? Энэ нь Филиппийн хизээч хийхгүй зүйл боловч Филиппэд их л таалагдж байгаа бололтой. Үгүй зөвхөн чихийг. Тэр битгий хэл чихийг нь цоолж алмаазаар гоёно. Филиппийн төрсөн өдөр уламжлалсаар сонгодог оркестр. Филиппийн бодит амьдралын хүн бол Филиппозо ди Борго гэж хүн юм. Эрхэмсэг, сэхэтэн, чинэлэг Франц бизнесмен. Тэрээр тансаг зэрэглэлийн шампанс үйлдвэрийн Romeri компани захирал юм. Гэртээ оркестр өрнө гэдэг бол Филиппийг ямар соёлтой, сонгодог хөгжимд маш их дуртай илтгэж байна. Мэдээж манай Дэрис зүсэл ороод ирэлгүй яах вэ? Яах вэ? Зайлвал таалагддаг хүүхнийхээ хажуу суучих гайл. Соёлтой зан гэж тэрний дотор байдаггүй зүйл л дээ. Хөөрхий юм ихтэй. Гонж ямар ч хүнийг өөрчлөх юм да. Чи яг Барак Обама шиг л харагдаж байна. Дэрисийн зураг борлогдох нэ. Найз нь. За мэдхгүй юм да. Нэрийн сайн тодорхойгүй зураач. Тэгээд 11,000 евро гэд. Би энийг худалдаж авахгүй бол 3 жилийн дараа үнэ нь 3 дахин өсчих. Ингээд Дэрисийн зураг Монгол мөнгөөр 45 сая төгрөгөөр зарагдах нь тэр. Бяцхан аяыг та нэвтрүүлэг болно. Энэ ингээвэл би мэднэ. Энэ нөгөө сурталчилгаа. Копины. Корсаковын алдарт зөвгийн нислэг аяыг тоглуулахад тийм мэднэ. Том Жери гэж байгаа хүнийг чинь одоо яах вэ? Энэ уйтгартай удаан аянуудын чинь оронд гоё дуу сонсъё. Бүжиглийгээд жинхэнэ ур чадвараа харуулна да. Гэхдээ жинхэнэ амьдрал дээрх Дэрис буюу Абдел Селио бүжиглэж чаддгүй энэ жүжигчнээс илүү бүдүүлэг гэж өөрийгөө тодорхойлсон байдаг. Тэр хоёр хувийн онгоцоор аялал гарнаа. Онгоц жаахан чичрэхэд Филипп зүгээр дээ онгоцны бүхэх жаахан нүх гарсан байх. Дэрис дадар битээ тоглолтоо. Би шам шиг олон жүжиг үзэж байгаагүй штэ. Иймэрхүү хошигнолд би дасаагүй. Тэр хоёр трамплинаар нисгээр иржээ. Дэрис эн чинь ястаа осолтой тоглоом. Чи яасна ямар болсноо мартаа юу гэхэд Филипп. Би тэгэхэд ийм болно гэдгийг мэдээгүй штэ. Одоо та Дэрисийг бил. Тэгэхэд үгүй. Онгоцонд яасныг минь харсан биз дээ. Аргагүй ихэнд нисгээр болно. Би чадахгүй чөтгөр ав. Би хүсэхгүй байна. Би бууяа. Миний гутал гэдэл сандраад л үсрэндээ. Тэр хоёр энхүү нэгэн гайхалтай өдрийг өнгөрөв. Нөгөө өхөн хатан хойноос нь гүгээд байсан бүсгүй нь өөрийнхөө найз бүсгүйг танилцуулнаа. Метр 90 см-ийн өндөртэй, хөгжилтэй, царайлаг залууг тоохгүй байсан нь ийм учиртай байжээ. Залуугийн гэрээнч дуусч гэр орон болон дүү нартаа анхаарал тавихын тулд аргагүй ихэнд явхаар болно. Филипп их л хэцүүхэн явуулж байгаа нь тэрний амьсгалын хэмнэлээс мэдрэгдэв. Даамал нэг зүйл өгсөн нь тэрэгэн цэртэй Филиппийн зураг. Филипп орондоо жирийн зургаа загталтай өгч явуулсан нь тодорхой болно. Тэрэгэн цэртэй гэдгээсээ санаа зовж зориг нь хүрээгүй байх л та. Мэдээж энэ хэсэг бол хэцүү хэсэг. Дээрээс явчихсан шинэ асрагчтай бүр эмчийн халааттай. Дээрээс нөгөө л хуучин гудамжны амьдрал та. Дээрээс ажил хийхээр шийджээ. Далигийн зургийг мэддэг болсон байна. Энэ нь хүндээ хэрхэн нөлөөлж болдгийг харуулж байна. Дэрис багаар өөрчлөгдсөн байна шүү. Филипп хүн дээр биеийг муудаж эхэлнэ. Гэрийн дамбал Дэрисийг дуудаж ирвэл.
Филипп сахал үс нь ургачихсан бие сэтгэл нь их муу гундуухан харагдана. Дэрис Филиппийг хараад чи ч одоо юу болчих вэ? Яг л өөх гэж байгаа юм шиг харагдаж штэ. Ямар Санта Клаус биш штэ. Гэдэл сайн найзтайгаа ашгүйнийг уулзнаа. Хамтдаа аялахаар яв. Загаллыг нь хусаж өгөх гэж 80 болно. Филиппээр сайхан тоглож өгөндөө. Фредди Меркури шиг харагдаж байна. Гэхэд Филипп "Гүй би яг өвөө шигээ болчихлоо. Сүүлд нь гитлэр шиг болгож орхино." Филипп шууд үгүй. Ийм юмар тоглож болохгүй. Огтхон чинээт твш бай. Дэрис. Зүгээрээ дахир дутуу нацистууд байдаг шүү дээ. Гэдэл тоглоом хийж өгөндөө. Ингээд л өнгө зүс оруулаад нэг ресторан дагуулж ирээд гараад явна. Мань Филипп юу ч хадарлаагүй сандрал айдастай амьсгаа дээр үлд. Ямар учиртай вэ гэвэл манай сахилгагүй Дэрис өнөө цагтлаар харилцдаг хайртай хүүхнийг нь олцоонд өргөсөн байт. Сайн найзынхаа өмнөөс зориг гаргаж тэр хоёрыг уулзуулж цонхоор найз руугаа хамгийн сайн найз дотны хүн рүүгээ маш ийдгээр инээмсэглчгээд яваад Филипп ч гэсэн өөдөөс нь инээж эдий санаа зовж айсан ч гэсэн найзынхаа хийсэн бүхэнд нь баярлаж үнэхээр ад жаргалтай байгаагаар үл хувирах кино маань өндөрлөдөг. Энэ бол бодит амьдрал дээрх Филипп Дэрис хоёр. Филипп өөрийг нь асарч туслахын хайж эхэлсэн. Олон мэрэгжлийн хүмүүс ирсэн ч Абдул Салиу гэх залууг сонгосон. Абдул нь Алжир гаралтай гэмт хэрэгт холбогдож шоронд ороод гарсан нэг. Филипп тэр надад өрөвдөх сэтгэл үзүүлээ. Тэр бардам үг байн сөрөгдөг бас аимшигтай хөгжилтэй байсан. Гэнэт би амьдралыг дахин таашааж эхэлсэн. Дараа нь юу болохыг мэдэхгүй ч гэсэн надад яг ийм хүн хэрэгтэй байсан гэж дурдсан байдаг. Хожим нь тэр өөрөө Абдулыг амьдралаа босгох гэж явуулсан. Тэр нь чамгүй их мөнгө болон бизнесийг нь босгоход тусалж байжээ. Абдул Филиппийг 10 жил асарч тусалсан. Филипп хожим нь өөр эмэгтэйтэй танилцаж хэрэгэлсэн бөгөөд тэрнээс 2 хүүхэдтэй болж амьдралынхаа сүүлийн жилүүдийг Мароккод өнгөрөөсөн. 2023 онд 72 наснда таалал төгссөн байна. Абдул энэхүү түүхээрээ чимийн амьдралыг өөрчилсөн гэх номоо бичсэн байна. Одоогоор тэр эхнэр 3 хүүхдийн хамт дахианы аж ахуй эрхэлж амьдардаг. Филипптэй насан туршдаа нөхөрлсөн бөгөөд нас барах хүртэл холбоотой сайхан найзалж байжээ. Тэрний түүхэн зөвхөн нөхөрлийн тухай төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөөх тэмцэл, амьдралын үн цэнийн тухай хүчтэй дуу хоолой болж чадсан. Монзи суугтай хамт байсан оюунлаг үзэгч та бүхэндээ баярлалаа.